MC Explains. За энэ удаагийнхаа дугаарт та бүхэнд бид бүгдэд хамаатай нэг зүйлийг нэг асуултыг асуух гэж байна. За яг одоо бид нарт харагдаж байгаа. За усны төв лабораторийн харьяа үйлдвэрийн хаягдл усны хяналтын лабораторид орж ирсэн байна. За миний хажууд ус сувг удирдах газрын дотоод хяналтын нэгжийн менежер Урна үргэлжлэн ирсэн байна. Тэгээ та бүхэндээ маш сонирхолтой асуултыг асуун. За энэ бол усны чанарыг яаж хяндаг вэ гэсэн асуултыг асуумаар байна. За та бидэнд маш энгийнээр тайлбарж өгөөч. Би энэ асуултанд хариулахын тулд нэг жишээ авъя. За хэрвээ чамд зэвтэй ус, зэвгүй ус, одоо тунгалаг ус өгөөд алийг уух вэ гэд асуулж, алийг уух вэ? Тунгалагын л уух та тий. Зэвтэй ус чи хараад угаасаа хүн хэрэглэгч хүү илгүү тий. За тэгэхээр бол усны чанар гэдэг нь бол энэ зэвтэй ус нь ямар найрлагатай, ямар чанартай байгаа юм. Саяны тунгалаг ус нь ямар байгаа юм бэ гэдгийг тодорхойлно. Тунгалаг ус нь хэрвээ нингийн бохирдолтой байсан бол чи уучих нь шүү дээ, тийм үү? За нингийн бохирдол гэхээр яах вэ гэхээр яг тэгвэл чи нөгөө нүдээр хараад зэвтэй ус нь бол тий энэ ч юм бол нүдээр хараад мэддэхгүй байна тий. Тэгэхээр бол одоо энэ нянтаа ус байна уу? Ямар ус байна? Усны чанар нь яг хүний уухад зориулагдсан ус мөн үү биш үү гэдгийг үзэхийн тулд бид нар усны чанарын лабораторийг ажилуулдаг. За тэгвэл саяны дээр тунгалаг усыг үзье л та. Харахад бол тунгалаг, уухад бол мэддэхгүй. Гэтэл юугаар тодорхойлж гаргахгүй вэ? Заавал тусгаалсан юм лаборатори шинжилдэг гэсэн үг. За тэгэхээр бол зэвтэй усыг бол хүмүүс карантинаас зэвтэй ус гарлаа л гэд ярьдаг. Зэвтэй ус бол яг зэвийн арилгатад гоожуулах хэмжээний одоо хүнд эдийн засгийн л хохирол үзүүлж байгаа. Яг эрүүл мэндэд бол шууд сөрөг нөлөө үзүүлэх нь бол төдийлөн их бол биш. Гэтэл бол тунгалаг усыг уулаа нингийн бохирдолтой гэж бодъё л та тий. Тэгвэл тэр яах вэ гэхээр хүнд бол одоо гидсний халдвар төвчөө үүсгэх ийм эрсдэлтэй байдаг. За тэгэхээр бол манай ус сувг удирдах газар бол энэ нингийн бохирдол гэдэг зүйлээс сэргийлээд ундны усыг бол одоо хүн амд түгээхийн тулд заавал халдвар гүйцүүлдэг. Энэ бол бүх ус хангагч байгууллагуудын хийх ёстой үүргийн дагуу хийх ёстой нэг ажил гэдэг байхгүй. Тэр одоо тэр үе шатууд ч юм уу одоо хичнээн хэмжээний одоо тэр үе шатаар одоо тэгж дамжиж шалгадаг үе тэр усыг. Усны чанарыг уу? Тий. За усны чанарыг бол одоо карантинаас ч юм уу тий. За яг одоо хангагч байгууллагын үед ус сувгийн удирдах газрын үед гэвэл жишээлбэл гүний худгаас олборлж байгаа цэгээсээ ихсүүлээд яг хэрэглэгч танд очих хүртэлх одоо энэ бүх шат амжилтууд бидний энэ карантаар ингээ гойжж байгаа энэ ус одоо ирэх хүртэлтэй хэрэглэх хүртэл бүх шат амжилт дээрнэ. За хяналт тавина гэсэн үг. За энэ дээр бол одоо орон сууцны хэрэглэгчийн ус байж болно. Гэр хорооллын хүн ам түгэж байгаа унтны усны чанар байна. Энэ бүгдийг бол манай усны төв лаборатори бол өдөр тутамдаа хийж ажилладаг байна. Унтны усны яг Монгол улсад мөрдөгж байгаа стандарт дээр бол 83 үзүүлэлтийг үзэхээр ингээд заагаад өгсөн байдаг. За энэ нь бол дотроо хими, нэн судлалын ингээд яг мэрэгжлийнхаа хэллэгээр бол ангилагдана. Гэхдээ бол одоо манай усны төв лаборатори бол жишээлбэл одоо саяны хими, нэн судлалын нийлүүлээд 100 орчим үзүүлэлтийг бол хяндаг ийм хүчин чадалтай лаборатори байдаг. Тэгэхээр хүн ам түгэж байгаа ус бол хэрэглэгчд очиж байгаа усыг бол лаборатори өдөр тутам ийм үзүүлэлтүүдээр бол хийж байгаа гэсэн үг. За тэгвэл одоо Викторийн яг нарт харагдаж байгаа та энэ лабораторийг бидэнд тайлбарлаач. За энэ лаборатори маань бол одоо дөнгөж ашиглалтанд ороод жинхэнэ будган хангална гэдэг шиг ингээд байж байгаа юм лаборатори. Шинэ боловсон хүчинтэй хүний нөөцөнд хүртэл шинээр. За тэгээд тоног төхөөрөмжийн хувьд бол нэг 35 нэр төрлийн ийм тоног төхөөрөмжийг бол нийлүүлж өгсөн. За энийг одоо хэн нийлүүлвэ гэдэг ингээд яхаар одоо компактын хүрээнд Монголын мянганы сэрлийн сангаас Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр манай дээр нийлүүлэгдсэн. За энэ яадаг лаборатори вэ гэхээр 35 нэр төрлийн 130 орчим тоног төхөөрөмж ашиглаад за тэгээд нэг 50 орчим нэр төрлийн хими уруулж бич ашиглаад одоо үйлдвэр аж ахуйн газраас гарч байгаа хаягдл усны чанарыг шалгана. За энэ яагаад шалгаж байгаа вэ гэхээр хаягдл усыг яагаад шалгаад байгаа юм бэ гэх хүмүүс бас гайхдаг тий. Хүний ундны усыг л шалгадаг гэж хоёлаа эхлээ ярьсан шүү дээ. Гэтэл яагаад хаягдл усыг шалгах болов? Альва хайж байгаа ус шүү дээ тий. Гэтэл тэр хайж байгаа ус маань цэвэрлэх байгууламж дээр ирдэг. Тэгэхээр цэвэрлэх байгууламж гэдэг маань бол бас тодорхой хүчин чадалтай. Тэр хүчин чадлыг хүлээж авах одоо бохирдлынх нь
хүлээж авах хэмжээнээс нь хэтэрсэн байвал цэвэрлэх байгууламж маань цэвэрлж чадахгүй. За цэвэрлж чадахгүй бол байгууллагад нийлүүлж байгаа усны чанар бол бас муугаар нөлөөлнө гэсэн үг. За тийм учраас бол энэ лаборатори бол маш ач холбогдолтой ийм сайхан лаборатори байгуулагдсан. За тэгээд энэ нь бол өнөөдрөөс эхлээд одоо 3 жил орчим хэрэглэх ийм химийн бацины хүртэл нийлүүлээд өгсөн байна. Тийм. За тэгээд энэ тавилга та бүхэн харж байгаа бах те тоног төхөөрөмж тавилгууд бүгд орчин үеийн одоо дэвшилтэд ийм тоног төхөөрөмжүүдтэй. За одоо тэгэл үйл ажиллагаа эхлэх гээл хүмүүс маань бэлдээл ажиллаж байна. За тэгэхээр одоо яг үнэн бидэнд маш хамаатай зүйл байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо тэр чинь төв зөвлөх байгууламжаас чинь тэр байгаль руу тийм ээ туулгол руугаа ингэж цутгагдж байгаа учраас тэр усыг маань маш өндөр нарийн түвшинд ингэж шүүж бидэнд айлуулах тийм ээ шалгаж одоо их дэлхийд гэсэн тэр хамаатай болчихж байгаа тийм ээ. Тийм байна. За тэгэхээр яг одоо энэ усны чанар гэдэг ингээд ярихаар яг одоо энгийн үдж байгаа тийм ээ болдоод улмаа батаад орж байгаа гэдэг юм уу энэ хүн болгонд хамаатуулах тийм таны өгөх тийм ээ зөвлөгөө юу вэ? За нэгдүгürt бол хүн бүхэн ууж байгаа усныхаа чанарыг ямар байгаа вэ гэдгийг мэдэх шаардлагатай. За энийг мэдхийн тулд бол хэрвээ үнэхээр эргэлзээтэй байгаа бол одоо манай ус уг удирдах газрын усны төв лабораторид хандаж болно. За хандаад усныхаа шинжилгээг хийлгэж болно. За уучлаарай. Тэр нь юу яана гэсэн үг л одоо жишээ нь би карантиныхаа усыг ч юм уу ингээд юм хэрэгжилж байгаагаа тэр шууд ууж болохгүй юу эсвэл одоо аюултай байна уугүй юу гэдгийг ус уг удирдах газрын лаборатори дээр очиж шалгуулж болох юм уу? Таниулж болно гэсэн үг. За ингээхийн тулд бол манай ус уг удирдах газар бол зөвхөн хүүтэн ус түгээдэг. Тийм учраас хүүтэн усныхаа чанар дээр бол хяналт тавина гэсэн үг. За тэгээд хэрэглэгчид бол одоо ингээд нөгөө усны шүүлтүр хэрэглэдэг шүү дээ тий. За энэ бол хэрэглэгчийн сонголт түрүүний хэлсэн бат улмаагийн сонголт тэр тухайн хүний сонголт. Гэхдээ хүмүүс бол шүүлтүр хэрэглэх шаардлагатай юугүй юу гэдгийг эхлээд мэдэх шаардлагатай. Үүний тулд саяны миний хэлдэг лабораторид хандах, шинжилгээ усныхаа чанарыг шалгуулах, хэрвээ шүүх шаардлагатай бол шүүж болно. Тэр бол хэрэглэгчийн сонголт. Шүүлтүр хэрэгжилж байгаа хүн бол яах ёстой вэ гэхээр тухайн шүүлтүрийг бол яг хүчин чад одоо хэдий 1 сарын дараа солио гэсэн бол сольж явах ёстой. Доторх одоо шүүлтүрийг нь. Тэгхгүйгээр солихгүйгээр ингээд манайх нь бол нэг шүүлтүр тавьчихараа за байнга л шүүж явах юм шиг ойлгоод идэг. Гэтэл бол тэн дээр нь бол бохирдол хоримтлагдана. Тэгэхээр хүчин чадал нь дуусна, шүүх хүчин чадал нь дуусна гэсэн үг шүү дээ. Хэмжээ хязгаартай. Тий. Тэгэхээр би ч гэсэн одоо очиод хүсэлт гаргаад ингээд шилжүүлж болох юм уу те? Мэдмээр юм биш. За маш их баярлалаа танд. За баярлалаа. За ингээд MC Explains контентоор өнөөдөр бидний та бүгдэд нь хамаатай ус гэдэг одоо чухал амин эрднийг одоо яаж одоо чанарын хяналтыг хийдэг вэ? За дээрээс нь одоо энэ хяналт хэрэг чухал вэ гэдгийг бидэнд маш энгийнээр ойлгомжтойгоор ус уг удирдах газрын дотоод хяналтын нэгжийн менежер Урнаа тайлбарлаа. Дараагийнхаа контентоор уулзцгаая.